Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бид өнөөдөр өрх гэр Монгол улсын маань өрх гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн чиглэлээр ярилцгаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн өрхийн анагаахын техникийн эрхлэгч анагаах ухааны доктор дэд профессор эрүүл мэндийн яамны ерөнхий мэрэгжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэрэгжилтэн Даш Цэрэнгийн Мэмэр Цэрэн багшийг урьж оролцуулж байна. Сайн байна уу багшаа? Сайн байна уу? За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ Монгол улсын хөгжлийн нэгж бол өрх гэр бүл. Тэгэхээр өрх гэр бүлийн эрүүл мэндийн асуудал гэдэг бол манай эрүүл мэндийн салбарын маш чухал хэсэг байгаа. Тэгэхээр одоо ер нь бол өрх гэр бүлд ялангуяа өрхийн эрүүл мэндийн чиглэлээр манай Монгол улс яг өнөөгийн түвшинд ямар байгаа талаар та манай үзэгчд мэдээлэл өгнө. За нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд ер нь бол 1999 оноос хойш өрхийн одоо эрүүл мэндийн төв өрхийн эмнэлгийн тогтолцоонд бол шилжиж орсон байгаа. 2011 оноос эхлээд өрхийн эрүүл мэндийн төв болж өргөцсөн байгаа. Тэгэхээр ер нь бол хүүхдийн хэсэг гэж байсан тэр үеэс эхэлж 99 оноос эхлээл ер нь өрхийн эрүүл мэндийн тогтолцоонд Монгол улс шилжсэн байгаа. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн тогтолцооны тулгуур нь бол эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ гэж үздэг. За 2018 онд болсон дэлхийн Астанагийн одоо тунхаглал гэж гарсан. За тэрэн дээр бол ер нь эрүүл мэндийн тогтолцооны тулгуур баг нь бол одоо эрүүл мэндийн анхан шатны тогтолцоо маа гэдгийг одоо бүр цохон тэмдэглэсэн байгаа. Энэ утгаараа ч гэсэн ер нь бол сүүлийн жилүүдэд одоо бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдлалт хэнийг ч орох байх зарчим дээр манай энэ одоо анхан шатны тусламжийн бол хамгийн их голлох байр суурь эзэлж байгаа. Энд үзүүлэх тусламж үйлчилгээ бол хамгийн чанартай байх ёстой гэж ер нь үзэж байгаа. Энэ утгаараа ч гэсэн ер нь манай Монгол улсад ч гэсэн эрүүл мэндийн анхан шатны тогтолцоо сум өрх тосгоны эрүүл мэндийг хөгжүүлэх энэ бодлого бол маш сайн, маш эрчимтэй явж байгаа гэж одоо би үздэг байгаа. Би ч гэсэн одоо эргэн үеийн хувьд бол өөрийнхөө өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх маш их дуртай байдаг. Тэгэхээр Монгол улс маань одоогийн байдлаар 890 мянган орчим өрх гэр бүл оршиж байна. За тэгэхээр ерөнхийдөө нэг өрх гээл тэнгуү тэр дотор аав нь байна, ээж нь байна, настан байна, хүүхэд байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо өвчлөлийн бүтцийг аваад үзвэл манай оронд яг өрхийн түвшинд ямар төрлийн одоо өвчлөлийн бүтц илүү давмгай ах шиг танд ажиглагдаж байна. Тийм тэгээд ер нь бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж үйлчилгээ гэдэг бол ерөөсөө тэр гэр бүлд хүүхэд төрсэн цагаас эхлээл насан эцэслэлтэй одоо амьдралын төгсгөлийн шатанд ортол бол яг өрхийн эмч сумын эмчил одоо яг үнэхээр хариуцж чинь сум өрхийн эмч одоо энэ совилогч эмч нар хариуцж чинь. Тэгэхээр хүүхдийн одоо эрүүл мэнд гэдэг бол ерөөсөө маш багасаа л тэр хүүхдийн эрүүл мэндийг одоо тэр эмч совилогч хариуцахаас гадна энэ хүүхдийн өсөж боожж байгаа гэр бүлийн орчин аав ээжийн хүмүүжил багаас нь олгосон эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээний онцлогууд тийм ээ. За гэр бүлдээ байгаа одоо аав ээжээсээ ах эгчээсээ суралцах эрүүл мэндийн бүхий л одоо бүрэлдэхүүн хэсгийг бол хүүхд гэр бүлдээ л эзэмшиж байгаа. Тэгэхээр аав ээжийн хүмүүжил энэ эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээний одоо ямар байх вэ гэдэг бол тэр гэр бүлтэй бол шууд холбоотой л юм л да тэгтээ мэдээж тэр аав ээж бол яг эмнэлгийн мэрэгчлэн биш учраас яг энэ эмч совилогч хоёр бол яг эрүүл мэндийнхаа талаас хүн юуг анхаарах ёстой юм эрүүл урт амьдрахын тулд одоо яаж амьдрах ёстой юм тэр хүүхдийг багаас нь шүтэн олгодог хоолунд нь эрүүл хоолт гэж ер нь юу гэрдیں зохистой зөв хоолт гэж ер нь юу гэрээд байдیں одоо эцэн болгон бол хоол биш гэдгийг л анхаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил тэр хүүхэд ирээдүйд эрүүл аав ээж болохын тулд багасаа л эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол анхан шатны тусламж үйлчилгээнд үзүүлж байгаа тусламжийн хамгийн гол юм бол би эрүүл мэндийн боловсрол олгох. За дээрэс нь эрүүл мэндийн зөвлөгөөг одоо шинжлэх ухаанч нотлохотой байдлаар хүргэдэг. Хүмүүс өөрсдөө эрүүл мэндийнхээ төлөө анхаардаг, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг ийм л байх ёстой гэж бодож. Одоо яг явж байгаа эрт илрүүлэг бол яг энэтэй бол маш чухал холбоотой. Тэгэхээр манайхан ч бол одоо өвдсөн хойно нь тийм ээ бүр ингээд одоо хавдар байлаа гэхэд ер нь дийлэнх нь 3 4 дугаар шатанд орчод ирж байгаа. Тэгэхээр энэ эрт илрүүлэг одоо 5 сарын 1-ээс эхлээл хэрэгжээд явлаа. Тэнтэй холбоотойгоор одоо хүн амын дунд бас одоо хүүхдүүдийн дунд одоо илрээгүй янз бүр өвчнүүд бас гарч байгаа тухай та нар сонсоод мэдээд байгаа тийм. Тэгэхээр энэ эрт илрүүлэг бол маш чухал. Тэгэхээр яг энэ анхан шатны тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь одоо өрхийн эмч тийм ээ энэ сумын эмч энэ тосгоны эмч тийм энэ хүмүүс бол харилцаж байгаа хүний дийлэнх нь бол ер нь бол эрүүл тэгээ дээр нь архаг өвчтөн хүмүүсүүд байдаг. Тэгэхээр энэ хүмүүсүүдийг бид нар цаашдаа одоо биеийн байдлыг нь хүндрүүлэхгүй байхын тулд тийм ээ за өшөө эрүүл байхын тулд
эмнэлэг дээр өөрөө ирж үзүүлдэг байхын тулд эднэрийг бид нар үнэхээр одоо хүмүүст өөрснөөс ойлгуулах хэрэгтэй хаа гэж би боддгийн. Тэгэхээр бид нар одоо хүнийг эртэлрүүлэхт ороод өгөөч гэж гуйхтай гол нь биш. Энэ бол өөрөө ирж үзүүлдэг тийм ухамсартай л болох ёстой гэж үздэг. Тэгэхээр эрүүл мэндийнхээ төлөө хүн өөрөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Түүнээс өнөөдөр одоо хүндэрчээд өвчлөлийн байдал нь одоо тийм эцсийн шатанд орчоод ингэж байгаа тохиолдолд бол энэ бол эмнэлэг-ийн үйл ажиллагаас гадна өөрөөс нь шалтгаалсан үйл ажиллагаа их байна л гэсэн үг байна. Тийм. За тэгэхээр бид нар бас энэ эмэгтэйчүүдийн цаг гэдэг нэвтрүүлгийн цуврал дугааруудтай байгаа. Тэгэхээр энэний өмнөх дугаарт болохоор хоол, ер нь эрүүл зүй хоолтын талаар ярилцсан. Тэгэхээр таны сая бас ярилцж байгаа зүйл дотор бас ч гэсэн ерөнхийдөө хүн эрүүл байхын тулд хамгийн түрүүнд хоолт бол маш чухал юм аа. Эрүүл зүй хооллох, эрүүл зан үйл гэдэг их чухал. Тэгэхээр ер нь одоо манай өрхүүдийн дунд ялангуяа одоо эрэгтэй эмэгтэй, өвөө эмээч гэдэг юм уу, эхнэр нөхөр, одоо охин хүү ч гэдэг юм ингээ бодоход бол ямар ер нь хүмүүсийн нийтлэг одоо Монгол хүмүүсийн дунд ямар өвчлөлүүд амгаа нь ял өрхийн төвшөнд тий магадгүй даралт ихсдэг одоо өвөө эмээтэй байлаа гэхэд аав ээжийн даралт ихсэх юм удамших шинж байна уу? Ер нь ямар өвчлөлүүд амгаа гатлаар. Тэгэхээр ер нь бол иргэн хүн бол бас тий өөрийнхөө гэр бүлийн эрүүл мэндийн түүх гэдэг юмыг бас сайн мэдчих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл манайхан одоо ямар удмын өвчин байдгийг тий бид нар ер нь бараг тэр байтахад дундаж наслалтаа манайх ер нь хэд хүртэл наслалтаас хүртэл ингээ хоорондоо ярьж явах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хүүхэд хүртэл багасаа мэддэг байх ёстой тий. Тэгэхээр яг одоо сүүлийн 21 оны эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харах юм бол 30-аас 70 насны өөрөөр хэлбэл эдэр насныханд тийм ээ өвчл бол бас харьцангуй өндөр болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл эдэр шиг өвчин болоод эдэр шиг хандлагатай болж байна. Тэгэхээр ер нь бол бид нар жоохон залуучж байна гэсэн үг тийм бас яг ингээд харахаар үнэхээр одоо залуу хүмүүсийн дунд артерийн даралт тийм ээ цусны даралт ихсэх өвчин их байна. Зүрх судасны өвчнөр одоо өвдөх аюул их байна. За гинтийн нас оролтууд бас байна тийм. Тэгэхээр ер нь бол энэ юуны халдвар тус өвчний эрсдэлт хөтөн зүйлс гэдэг болвол ер нь хүн амын дунд их байна л гэсэн үг. Ер нь 45-аас дээш 65 насныхны дунд манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаанд ер нь ялангуяа эрчүүдийн дундх эрсдэл хөтөн зүйлс бол их байна. 3-аас дээш эрсдэл хөтөн зүйлс бол 45-65 наснд хамгийн их байна гэж. Тэгэхээр энэ халдвар тус өвчин гэдэгт юуг оруулаад байгаа гэхээр зүрх судасны өвчин байна, чихрийн шижин байна, хавдар байна. Тэгээ энэ за энэ бол юутай холбоотой гэхээр ерөөсөө л хүний өөрийнх нь амьдралын хэв маягтай холбоотой. Бараг 90 гаруй хувь нь өөрийнх нь амьдралын хэв маягтай. Өөрөөр хэлбэл тэр буруу дадал зуршил тийм бид нар одоо эрүүл бус амьдралын хэв маяг, тэр хоолтын буруу дадал хэвшил, тийм ээ, тэр хөдөлгөөний хомсдол, тэр стресс, тийм ээ, өөрийгөө одоо стрессээс гарах чадвар. За дээрэс нь бидний одоо хэрэгжилж байгаа хоол хүнсэнд бид нар доор хаяж одоо зөвхөн ингээд эрүүл хоолтол гэж яриад байгаа болохоос биш яг тэр хоолнд дагуулж байгаа зохистой харьцаа гэдэг юмыг өрөөс мэдгөө тэр уур нь ямар хагас өөгс нь ямар нүүрс нь ямар байх юм тий доор хаяж бид нар одоо дэлгүүрт ороод тий тэр авж байгаа бүтээгдэхүүн шошгыг харж сурах хэрэгтэй. Гихмишлэнгээр тий хоол байлаа гэхэд нөгөө одоо хүмүүс ярьж шүү дээ хотоодоо хогон сав шиг бити бодоо. Тэр хоол үнэхээр надад өнөөдөр хэрэгтэй юу? Оюуны хөдөлмөр эрхэлж байгаа, биеийн хүчний хөдөлмөр эрхэлж байгаа энэ хоол надад хэрэгтэй юу? Энэ үнэхээр миний өнөөдрийн биологийн хэрэгцээг хангаж гэнэ үү гэдгийг л бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо ингээд жишээлбэл гонзонд ороод автгаа болохоор котлет болчоод бөөрхий болчоороо бипштекс тий одоо тэгээд дээр нь өндөг тавихаараа бипштекс болоод тэгэл яг хажууд нь байгаа юмнууд нь адилхан. Ингээл байх юм бол энэ бол одоо үнэхээр энэ дотор байгаа шинт бодисын харьцаа ямар вэ гэдгийг их бодох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь одоо ялангуяа сургуулийн хүүхдүүд өлөн тийм ээ одоо сургуульдаа явдаг, ажилдаа гардаг тийм тэгээд олон цагийн дараа гинт одоо их хоол иддэг ч байд юм уу тийм өлсөж байгаад гинт их хоол идэх. Энэ бүгд бол тэгэл ирээдүйд хоол боловсруулах замын өвчлөлийн эхний шатал гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр өвчлөлөөрөө бол өнөөдөр Монгол улсад бол хоол боловсруулах замын эргэтэн тогтолцооны өвчин бол нэгд явж байгаа. Нас оролтоороо бол зүрх судасны өвчин нэгд явж байгаа. Тэгэхээр артерийн даралтчсан одоо бид нар ингээд үзлэг хийгээ сууж байгаа ч гэсэн ер нь бол их залууч хандлагатай тийм ер нь 20-с дээш насны хүүхдүүд бол энэ тохиолдол зөндөл байна л да. Одоо им уудаг. Тэгээ даралт нь шалтгаан нь тодорхой биш. Тэ за 30 хэдэн настай залуучууд өнөөдөр ингээл гинт одоо цусны даралт нэгсэл харавдаг, шигдээс болдог ийм тохиолдлууд маш их байна. Тэгэхээр
Энэ бол бүгдөө бид нэр амьдрал. Доор хаяж хүн өдөрт нэг 8,000-аас нэг 10,000 алхалтыг өөртөө бүр зориулаад ингээ хийчдэг тийм 7 хоногийн нэг тодорхой цагт одоо өөртөө нэг идэвхтэй дасгал хөдөлгөөн. Гэхдээ манайхын идэвхтэй дасгал хөдөлгөөний гүүг харих энийг бодоод ах шиг тийм энэ бол тийм биш. Ууландаа бол одоо нэг 8-аас 10,000 алхалт өдөрт нэг 120-оос 200 ккал одоо шатж байхаар тийм энийг энерги дараагийн энерги авах гэж бид нар тийм ийм байдлаар тэгээд алхалт ч гэсэн тийм одоо жоохон амьсгаалтай, үе халалттай тийм жоохон эрчтэй байх хэрэгтэй. Энийг л идэвхтэй дасгал хөдөлгөөн чинь түүнээс ингээд гараад гүүгээд уралдаад ингээд амьсгаагаад авахцуулаад авахгүй бодол бол биш тийм. Тэгэхээр тэр энэ амьдралын хэв маяг гэдэг бол бүр багаасаа тэр гэр бүлд, тэр сургуулийн орчин, тэр хүүхдүүд өсөж тарнж байгаа бүх орчинд л энэ амьдралын эрүүл хэв маяг бол бий болж байгаа ёстой л гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ анхан шатанд ажиллаж байгаа өрх сумын чинь хамгийн гол нь юу гэхээр хүн ардтай эрүүл мэндийн боловсролыг маш үнэн зөвөр шинжлэх ухаанч байдлаар өгдөг. Хүмүүсийн эрүүл мэндэд төлөө маш сайн анхаардаг. Үнэхээр одоо эмчтэрээ очиод зөвлөгөө авахыг хичээдэг, хүсдэг. Тэр нэг хүнд өгсөн зөвлөгөө одоо маш удаан хугацаанд одоо зөвлөгөө өглөө их юм хийлээ гэж бодогдооч тэр хүн очиод гэр бүлээ өөрчилдөг. Гэр бүлээ өөрчилсөн хүн хамт олноо өөрчилдөг. Ийм ач холбогдолтой байхгүй. Тэгэхээр бид нар одоо зөвлөгөөг маш сайн өгдөг ийм боломжийг л одоо бас гаргах хэрэгтэй. Тэгэхээр манайхан бас нэг тийм муу зуршлын л да тийм чагнуур тавиаг бол үзээгүй юм бичээгүй бол одоо зөвлөөгүй юм. Тэгэхээр харьцангуй бас эрүүл хүмүүсд бол анхан шатанд бол илүү ба шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар зөв зөвлөгөөг сайхан өгдөг. Тэр эрүүл амьдралыг хэв маяг гэж хүмүүс одоо бүгд мэдж байгаа. Гэхдээ яг энэний цаана юу ийдин гэдгээр ярих мэдэхгүй. Амьдралын хэм маяг эрүүл хоолт гэж байгаа мөртөөс яг өөрийнхөө яг галтгоондоо ороод хийж байгаа тэр хоолныхоо бүтц тэр давсны хэрэглээ, магадгүй элсэн чихэр сахарын хэрэглээ, арх тамины хэрэглээ гэдэг бол өөрөө халдвар тус өвчний гол үндсэн суурь болоод байдаг тийм. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд жишээл хүүхдийн өвчлийг бууруулъя. Сүүлийн үед бол ингээд ажиллаад хаад амьслын замын эмэггүүд нэлээд урт хугацаанд одоо юунч мэддэхгүй тийм. Яг ямар төрлийн одоо халдвар байгаа нь ойлгомжгүйгээр их одоо ханиалах иймэрхүү шалтгаанууд хүүхдүүдэд хэлбэг байна л да. Гэхдээ одоо бол ингээд бас харьцангуй уран дулаан ярьж байгаа учраас бас магадгүй яг өвчл буурах бах. Ер нь бол одоо амьслын замын өвчтөө одоо нялх нэраа хөвгтэй, бага насны хөвгтэй хүмүүс ер нь юу анхаарах хэрэгтэй вэ? Тийм тэгэхээр одоо тэр гэр бүлд үнэхээр тэр нялх нэраа хөвгт гараад ирнэ гэдэг бол уул нь хамгийн сайхан аз жаргалтай мөч энэ бол мэдээж тийм. Тэр хүүхдийг эрүүл өсгөн гэдэг бол ээж аавын маш том хариуцлага. Дээрэс нь тэр гэр бүл бас өөрөө эрүүл байхын тулд доор хаяжл аав нь тамхи татдаг байх хэрэгтэй. Тэ мэдээж тамхи татдаг айлын хүүхд бол амьсгалын зам өвчнөр удаан тэр байтугай чихэн өвдөд идэг юм өвдөд гэтэл асуухад яг л гэр бүлдэнд байгаа хүн тамхи татдаг тэр тамхитай орчинд байгаа хүүхүүд мэдээж одоо тий удаан одоо өвчлөн энэ өвчлөлөөсөө одоо салахгүй архагшин тэгэл хүндэрнэ ийм юмуд бол байгаа. Тэгэхээр тамхи хүртэл энэ хүүхдээ эрүүл мэндэд багаас нь нөлөөлж эхэлж байна л гэсэн үг шүү. Тэгэхээр энэ хүүхдийг эрүүл байлгахын тулд аав ээж нь өөрсдөө бас эрүүл байх хэрэгтэй. Тэр эрүүл орчин өөрөө бий болох хэрэгтэй аав ээж нь. Орчноо бүрдүүл тэр шинэ хүнийг одоо өсгөх тийм бага насны хүүхдийг өсгөх тийм орчин бүрдүүлэх. Би нэг асуумаар санагдаад байна. Зарим улсууд ингээд хүүхдээ нөгөө хит ингээд одоо чирэг болгох гэж байгаа гэдэг. За ялангуяа жоохон ахмагдуу настай одоо эмээ өвөтэйгээ хамт амьдардаг залуу гэр бүл ч юм уу тий. Хүүхдүүд надад ингээд нүцгэн байлгаад одоо юу гэдэг нэмгэн хувцастай байлгаад байдаг байхгүй нэг 20-22 градусд. Тэгээд энэ бол надаас жоохон нэг сонир санагдаад байхгүй. Хүүхд ч угаасаа төрөлхийн л тий бас бид нар одоо мэдж байгаа дахлаад томшилтай байдаг. Тэгэхээр одоо энэ бага насны хүүхдийг ингээд чирэгжүүлж ийн гэдэг ингээд хит сэрүүн орчинд нэмгэн хувцастай байх нь ямар байдаг юм бол энэ бас эрсдэл болдог байх гэж би зөв сүүлийн хараад байдаг байхгүй. Тийм. Гэхдээ ер нь бол хүүхдийг чирэгжүүлэх тэгээд энэ дасгал хөдөлгөөнөөр тийм ээ эсвэл тэр амьдарч байгаа орчинд нь ингээл үнэхээр одоо тийм байгаа бид нартын одоо хүүхдээ ингээд одоо нүцгэн байлга битгий бигнээ дээрч гэх юм иймэрхүү юм бол байх нь байгаа. Энэ бол бас багаасаа нөгөө ингээд сурцсан хүүхдүүд тал энэ бол асуудалгүй тийм ээ. Гэхдээ үнэхээр одоо тийм мэдрэг ялангуяа харшлын суурьтай ч юм уу тийм тэгээ суур юм гэхдээ хүүхдүүдэд бол энэ бол одоо тийм ч бас таатаа биш. Тэгэхээр гэхдээ бид нар юу гэж бодох ёстой гэхээр энэ хүүхдийг эрүүл байлгахын тулд бид нар бас сайн зөвлөгөө өгөх ёстой. Өөрөөр хэлбэл тасалгааны температур тэр хүүхэд хэдэн градус нүцгэн байх ёстой. Гадаа гарвал хэдэн градусд гарах ёстой. Тэ ямар байвал өвөл одоо хизээ гарах юм 100 хизээ гарах юм ямар одоо нар одоо туссан байх үед нь гаргамж хідэн тий одоо хэдэн градус одоо тий одоо 10-аас 12 цагийн хоорондох нар бол хамгийн сайн ч гэдэг юм уу тий энэ мэтчлэнгээр ийм хүүхдийн тэр эрүүл амьдрах орчны талаас нь эмч аягүй сайн зөвлөгөө өгдөг байх хэвээр.
Гэхдээ хит их тийм хүүтэн орчинд байлгана гэдэг бол одоо бас болохгүй. Эрсдлийг нэмэгдүүлээд эхэлж байгаа тийм. Тэгэхээр та тэр ярьслага айгуугаа сонирхолтой болж байна л да. Тэгэхээр ерөөхдөө одоо манай ялангуяа залуу ээжнэр жишээл одоо түрүүн тэр 10-аас одоо 11-аас 12 цагийн наранд хүүхдийг салхин гаргах тэгвэл одоо бас тасалгааны температураас хүүхдийг харьцангуй одоо эрүүл байлгах хад хэдэн градус байл ер нь хамрын тохиромжтой байх вэ? Тийм тэгэхээр нөгөө нэг нярай хүүхдүүдийн одоо өвдөлтийн бас нэг шалтгаан бол хүүхдийг дааруулах гэж нэг чухал юм яригддаг тийм дулаан ардтай хүүхд бол мэдээж дулаана маш олон газар хүрэлцэх орчнороо зулаагаараа тийм одоо тэр хүүхдээ ингээл одоо үл хийдэг тайлах харсны гадуур янз бүрийн байдлаар ингээ хүүхд дулаана алдаж байгаа. Гэхдээ энэ хүүхд гадаад орчинд дасан цогцтлоо бид нар ямар градус болох вэ? Гадаадч тасалгааны температур бид нар нэг 24 градус 26 градус хүртэл байх ёстой гэж. Хит их бигэнж болохгүй, хит их халууцуулж болохгүй. Тэгэхээр яг л нэг тохирсон орчинд л бид нар байлгах ёстой. Тэгэхээр үнэхээр одоо гадаа байлгаад байх ёстой, сэрүүн байлгаад байх ёстой гэл ингээл бас байлгаад байж болохгүй. Зарим эзнэр чинь гадаа байх нь хамгийн сайн гэлээ гэл ингээл гадаа хит их удаан байлгах тийм туушраад ийм юм бол байгаад байдаг. Тэгэхээр эмчийнхээ зөвлөгөөг яг маш сайн сонсдог. Ялангуяа манай өрхийн эмчнэр бол маш сайн зөвлөгөө өгдөг хүүхдийг чирэгжүүлэх, хүүхдийг эрүүл байлгах талаар төрсөн цагаас нь эхлээл одоо гэрээ эргэлт тийм ээ дархлаажуултанд дуучаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол 1 сар хүртэл тэр хүүхдийг өрхийн эмч зөвлөгч хоёр бол 7 хоногт 1 удаа 4 удаа үзэнсэн шүү дээ сар тийм. За тэрнээс цааш бол 14 хоногт 1 удаа, тэрнээс цааш бол сард 1 удаа. Тэгээд хүүхдээ одоо эмчийг гэртээ хүлээдэг биш хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө тэр ээж бас эмнэлэг дээр ирж үзүүлдэг одоо жин одоо нэмэгч юм уу өсөлт торнолт нь хэр зэрэг явж байна оюуны хөгжил нь ямар байх ёстой сэтгүүн хувьд ямар байх ёстой энэ хүүхэд өнөөдөр тэдэн нас хүрлээ өнөөдөр тэдэн сар одоо хурж ийн энэ бүгдийг тэр ээж нар бас эмчээс мэдээллийг авдаг гэсэн. Гэхдээ одоо манайхны дунд яригдах сурсан нөгөө их хүүхдийн ягаан дэвтэр гэж яриа сурсан тийм. За энэ дэвтэр бол үнэхээр ээж нарын дэвтэр. Энэ маш ач холбогдолтой. Тий. Тэгэхээр 1 сартаа хүүхэд өнөөдөр ямар байх ёстой, энэ хүүхэд ямар хоол идэх юм уу, одоо хөхний сүү ямар ач холбогдолтой, хэдэн сартаа манай хүүхэд ямар одоо дархлаажуултанд ирэх ёстой. Энэ бүгд бол тэр их хүүхдийн ягаан дэвтэр гэдэг дээр бол бичээд. Тэгэхээр ээж нар энийг аягүй сайн уншдаг байх хэрэгтэй. Тэгээд манай өрхийн эмч сувлагч нар бол маш сайхан зөвлөгөө өгдөг. Тэгээ энийг сайн сонсох хэрэгтэй. За одоо л ингээд бага насны хүүхдийн талаар ярилцлаа. Одоо тэгэхээр өсвөр насныхан хамгийн гол бас их бид нар маш эмзэг нас те аав ээжтэйгээ дасан зогцох, найз нөхдөдөө хамт олонтойгоо ингээд дасан зогцох нь маш олон юм процесс. Түрүүн та нэг зогсгон яриад өнгөрсөн. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд маань одоо өглөө цайгаа уухгүй хичээлдээ явж гин. Удаан хугацаанд одоо 4-5 цаг хичээлдээ сууж гинт гэрт ирээд хийдэж гин гэдэг жисэн. Тэгэхээр ерөнхийдөө бас магадгүй энэ одоо эрсдэл зан уул маань өсвөр насны хүүхдүүдийг маань одоо юу гэдгийг арах ухууч өвчтөй болох юм эрслийг нэмэгдүүлдэг байх. Тэгэхээр та өсвөр насны хүүхдүүдэд зориулаад нэг гоё яг эрүүл байхын тулд ямар байх ёстой юм. Магадгүй бага насны хүүхдтэй тэгсэн мэс одоо юу гэдгийг насны ангилчин бас дэх үед бол одоо ингээл бүх хүүхдүүд нэг ойролцоотой байдаг бүсэл одоо хосууд ч бас гэр бүл төлөлт маш сайн болсон болохоор хүүхдүүдийн насны харьцаа бага насны тэгэл одоо өсвөр насны бүр оюутан ч гэдэг юм олон төрлийн одоо насны шаталтай хүмүүсний гэр бүлд амьдраад байна л да. Тэгэхээр өсвөр насны охид хүүхдэд зориулаад та ямар зөвлөгөө өгөх үү? Яг анхан шатны хувьд одоо хүүхдүүд маань юун дээр анхаарах ёстой гэдэг тал дээр багштай бас сайхан зөвлөгөө өгөөч. Өсвөр насны хүүхэд бол яг үнэндээ хэлэхэд ингээд хүүхдч биш насан турсан ч юм биш те ингээд нэг юм эмзэг ингээд авахд хүртэл том хүүхдээ ууцж байгаа том хүний чуусан авахд бас нэг ийм төвдөө байдаг те. Тэгэхээр энэ өсвөр наснд энэ хүүхдүүдийн бие организмд маш их өөрчлөлтүүд явж байгаа. Тэгээ оюун сэтгэхийн хувьд ч гэсэн маш их өөрчлөлт явж байгаа. Амархан юмд одоо буруу юмд уруу татагдах, тийм ээ? Амархан одоо янз бүрийн хорц сурчлуудыг хэрэгэлж сурах, тийм нэг нэгнийхээ үгэнд орох, аав ээжийнхээ үгийг тийм сонсгоос илүү одоо найз нөхөд үеийнхнээсээ болов их юм сонсч штэ. Тэгэхээр энэ хүүхдүүдийг бид нар үнэхээр одоо ирээдүйд эрүүл аав ээж болохын тулд энэ хүүхдүүдийг багаас нь л тэр эрүүл аж төрхөс гэдэг юм сурах. Тэгэхээр хүүхдийн амьдрал энэ одоо эрүүл байх суурь бол тэр гэр бүлийн амьдралд болж байгаа бүх процесс нөлөөлж байгаа байхгүй? Тийм. Тэгэхээр энэ одоо хүмүүс нэг ярьдаг шүү дээ. Чамд одоо ийм жоох хүүхдэд ямар өвчин байдгийг тий? Чи ийм өвчнөр өвдөд тахта яадан ч гэдэм аав ээж нэг иймэрхүү юм хэлдэг. Тэгэхээр энэ бол тийм биш. Энэ хүүхдэд маш их олон өөрчлөлүүд тий физиологийн болон оюун сэтгэхүйд өөрчлөлт явж байгаа. Тэгээ энэ үнэхээр бие даасан өвчин байна уу? Сэтгэл зүйтэй холбоотой яваад байгаа өвчин байна уу? Эсвэл тэр сурж байгаа амьд орчинд нь
янз бүрийн асуудал байна уу гэл те ийм. Тэгэл одоо ч ялангуяа кибер орчин байна те цахим орчинд хүүхдүүд янз бүрийн байдлаар өөрийгөө эвгүй байдалд оруулж ийн цахим орчинд өөрийнхөө нэр, хаяг, утас, дугаар те бүх юмыг ингээл дэлгээл тавьж ийн. Тэгээ өөрөө бас ийм аюулд орох юм аюултай те. Тэгэхээр ээж аав нь хүртэл энэ талаар зүйлдэг байх хэрэгтэй байхгүй тий. За одоо чи хэрвээ онцгой байдал тохиолдвол чи ямар утсанд тийм ээ юуг мэдээлэх ёстой юм. За асуудал гарвал чи ээж авах хуудсыг мэддэг байх ёстой. Хинээс тусламж авах ёстой вэ гэл ингээ тий. Энэ бүгдийг ээж аав нар бол одоо үнэхээр хүүхдтэйгээ ярилцаж хэлдэг тийм ээ мэддэг бас. Тэгээ дээрэс нь чи ирээдүйд эрүүл аав юм уу тий эсвэл ээж болно. Тийм учраас чи ийм байх ёстой гэдэг эрүүл мэндийн зөвлөгөөг маш сайн өгдөг. Тэгээ багасаа одоо амаа аваад сурах тий одоо шүдээ сайн аваа тий амны хүндийн эрүүл мэнд байна. За нөхөрч эрүүл мэндийн талаар одоо аав ээж нар хүүхдүүдтэйгээ илэн далангуй маш сайн ярьдаг байх хэрэгтэй тий найзын хуваарч юм уу ээж аавын хуваарч юм тий ингээд бүр үнэхээр илэн далангуй ярьдаг хэрэгтэй. Тэгэл одоо өсвөр насны охтуудын төрөлт бас ингээл илбгшээд байна тий энэ ч ерөөсөө л үнэхээр нөхөрч насныхаа асуудлыг тийм нөхөрчийн асуудлыг яаж шийдвэрлэх ээж аваа гэдгийг хүүхэд нь өөрөөс нь тэр илэн далангуй байдлыг бий болгоогоос л энэ хүүхэд өнөөдөр иймэрхүү байдалд хүрж байгаа. Тэгээд тэр хүүхдийн хоолтон дээр анхаардаг. Доор хаяж хичээлийг хэдэн цаг сууж хийх ёстой юм. Суухдаа хүртэл сандал дээр чи яаж суух ёстой юм те. Өдөрт одоо чи яг оюуны хөтөлбөр эхэлж байгаа чи шинийн литрүүд шингэн уух ёстой ч гэдэг юм уу те. Ямар хоол ундыг идэх ёстой юм. Ингээд энэ мэтлэнгээр одоо бүх юм л зааж өгөх ёстой. Тэгжээж энэ хүүхдийг ирээдүйд бид нар Монголын ирээдүйд эрүүл аав ээжийг бий болгох ёстой, эрүүл хүүхдийг бид нар өсгөх ёстой гэж бодож байна. Сая та их гоё поинтуудыг хэлж ийн л да өсвөр насны хүүхдүүдэд нөгөө бас тодорхой хэмжээгээр уруул алдагдахтай арх тамхины хэрэглээ магадгүй одоо захим орчинд донтох за дээрэс нь хоол унттай холбоотой амны хүнд эрүүлэх хоо за би ингээл ажиллаад хаад хүмүүс ингээл шүдний үзлэг хийнэ гэл тэгэхээр нэг жоохон дургүй ахын аав ээж нар за одоо бараг л шүдний үзлэг гэдэг тахтай яг тэр ус амны хүндийн эрүүл ах уу гэдэг бол ердөөс тэр хүүхдийг насан туршдаа ямар одоо арх ухаж өвчтөй байх уу гэдэг бэлтгэж яадаг ийм үндсэн үзүүлэлтүүд байдаг тэгэхээр амыг яаж угаах вэ яг зөв угаалгах тийм ээ үнэхээр одоо хорхойтсон бол тэр шүдийг маш богино хугацаанд эрүүлжүүлэх эмчилгүүлэх гэдэг асуудал маш чухал байна. Тэгэхээр түрүүн бас багш ярьжсэн те манай залуучуудын дунд одоо зүрх судасны өвчин маш түгээмэл байна. Ялангуяа одоо залуухан 30 гарч байгаа дөнгөж 40 гарч байгаа хүмүүс одоо инфаркт, чигдээс, харуулт гэдээ маш хүнд өвчнөр одоо өвдөж богино хугацаанд буюу одоо гинтийн байдлаар нас барах ийм кейсүүд бол сүүлүүд бол нэлээд түгээмэл тохиолж байна. Тэгэхээр энэ маань ихвчлээ одоо ямар шалтгаантай байх вэ? Ард иргэд маань хэрвээ одоо ялангуяа ирчүүд гэдэг жийсэн ирчүүд маань юун дээр ихлүү анхаарах хэрэгтэй вэ? Тэгэл мэдээж яг та хоёр ярьсан хоол ундтай холбоотой байна. Дээрээс нь хөдөлгөөн байна. Өшөө одоо юун дээр илүү хувь хүн өөрөө одоо энэ өвчнүүдээс сэргийлэхэд тулд ямар арга хэмжээ авч явах хэрэгтэй вэ? Тэгээ ер нь бол одоо эрсдэл хүчин зүйлсүүд бол аяг байгаа тийм ер нь ялангуяа ирчүүдийн дунд. Тэгэхээр дундад насч гэсэн одоо эмэгтэйчүүд тийм 76 байна. Ирчүүд бол 66 тийм бараг 9.5-ын одоо зөрүүтэй байгаа хгүй тийм байна. Тэгэхээр бид нар бас ирчүүдээ бас тийм цаг бусаар тийм ээ ингээд эрт одоо тийм байлгамаар л шүү дээ тийм учраас бид нар одоо ирчүүд чинь үнэхээр эрүүл мэндэд анхаардаг нэг тийм тал байна л да. Үнэхээр одоо бүр ингээд ягтан тултал явж байгаад орж ирд тэ. Эмэгтэйчүүд бол ёо энд өвдөж байгаа юм уу гэж эмнэлэг дээр ямар нэгэн байдлаар эмчд хандчихдээ юм байна. Тэгэхээр энэ зүгээр одоо баг ингээд таргалтыг ингээд харахад зүгээр гудмаанд явж байхад ингээд хажуугаар 10 хүн өнгөрөхөд баг 4-5 баг ингээд хөвлийн таргалтаа биеийн жингийн илүүдэлтэй тийм 6-7 ч юм уу баг тийм ингээд биеийн жингийн илүүдэл. Тэгээ зарим тэрийг одоо буйны таргагч гэдэг юм уу юу гэдэг тийм энэ мэтлэн ингээд тэрийг хүлэн зөвшөөрөөд байна тийм. Тэгэхээр биеийн жингийн илүүдэл гэдгийг бид нар одоо энэ тарган хүн юм а гэж ярихаас гадна одоо бүр дэлхийд энэ чинь өвчин болгочлаа шүү дээ бүр тийм өвчин байна гэдэг. Тэгэхээр энэтэйгээ бид нар бас тэмцэх хэрэгтэй. Гэхдээ нэг үеийг ботход бас манай залуучууд ч бас айгүй өөр болчиход байна тий. Гүйдэг, хараадаг, ууланд явдаг тийм ээ. Одоо дуугаар явдаг, болж өгөөл явган явдаг. Тэгээ хоолтон дээр бол их анхаардаг ийм байдлууд бол бас ажиглагч байна. Зүрх судасны өвчин болвол ингээд хараад байхад ерөөсөө ихэнх нь л одоо артерийн даралт ихтэй холбоотой байгаа хөө даралт ихтэй. Тэгэхээр манайх ингээд нас явах тусам одоо цусны даралт их хөвчин болвол байх ёстой юм шиг бодоод байгаа байхгүй. Үгүй тийм ээ. Тэгэхээр өнөөдөр 80-90 гарчаад даралт нэгсдэггүй өө минь зөндөө байна. Тэ? Гэтэл дөнгөж 20-30 гарчаад даралт нэгсэж байгаа хүмүүс зөндөө байна. Энэ яаж байгаа юм гэхээр нийгэмд та өнөөдөр артерийн даралт ихтэй гэдэг оншийг тавилсан болвол тэр эрсдэл хүчин зүйлсээс салах хэрэгтэй. Яагаад гэвэл эмч өнөөдөр
гişний сайхан юм бичиж өгөө давстаа хоолоо иддэг, нөгөө биеийн жингээ буруулдаг, нөгөө өгцснийхаа асуудлыг шийдвэрлэдэг, тий нөгөө стрессээс өөрийгөө гаргаж чаддаггүй. Энэ байдал байгаа л ах юм бол одоо хичнээн сайхан юм өгөөд энэ бол даралт буухгүй шүү гэдгийг ер нь бол хэлээд байгаа. Тэгэхээр өнөөдөр онш тавилсан бол өдөр болгон имээ уу, тогтмол уу, хоолны дэглэмээ байр тэр эрсдэл хүчин зүйлсүүдээ бууруул. Айгуу чухал юм. Нөгөө түрүүнд ярьжсэн гинтийн өвгөл болоод байна гэж хэлсэн үг гэхээр имээ эсвэл мартах ч юм эсвэл имээ уухгүй эсвэл хэсэг хугацаанд ингэж байж бас нөгөө залуучууд нь бас нэг тууштай биш байдлаасаа бас юм эрсдэл байдлаар ороод байгаа юм байна л да тий. Ер нь үнэхээр одоо ингэж жишээл бид нар одоо үзлэг хийгээд сууж байгаа Монгол баримт дээр. Тэгээд ер нь орж иж байгаа хүмүүсүүдийг хараад ихэнх нь хоол боловсруулах эрдэнэ тогтолцооны эмгэгтэй. Манайхан байнга л одоо хотоод нүүддэг гашуун зүйлээр гулгдаг ингээд одоо өтгөний асуудалтай чээж нь хорсдог өтгөн эсвэл дандаа хатдаг эсвэл дандаа гүйлдэг ч юм уу. Яг ийм байдалтай болсон байж байгаа. Тэгээ энэ хамгийн нэгдүгürt нь юу гэхээр хоолтын байдал дээр анхаараач. Хотоод гэдэг бол өнөөдөр хогин сав биш ээ. Зүгээр л ингээл дүүргээд иж идэг бол биш шүү гэдгийг хамгийн гол нь анхаарах хэрэгтэй. За дээрэс нь эмчит үзүүлээч. Урьдчилан сэргийлэх үзлэгт орооч. Тийм тэгвэл одоо өнөөдөр чинь ингээл өрхийн эмч гуйгаал яваад байгаа шүү дээ. Нэг умаа хүзүүний эсийн шинжилгээ та ороод өгөөч. Тийм хөхөө ирээд нэг тэмтрүүлээд өгөөч. Та ирээд нэг даралтаа үзүүлээд өгөөч. Та нэг чихрийн шижингийн шинжилгээнд ороод өгөөч гэд гуйгаад урилга явуулж байгаа шүү. Гэтэл би өөрөө ухамсараар очих хэвээр. Тийм ээ энэ. Тэр хүүхдийг аваачих ёстой мүү гүй юм гээд одоо уцаар асууж ин л да өрхийн имлгээс яриад байна. Хүүхдээ үзүүлэх ёстой мүү гүй гэд. Энэ эцэс тэр хүүхдийн чи эрүүл мэндийн төлөө хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр очоод нэг оюун сэтгүүгний дүгнүүлждэг амны хөндийн нэг сайхан үзлэг хийлгчдэг тийм асуудал байвал нарийн мэрэгжлийнхаа эмч рүү илгээчдэг цаг алдахгүй очдог. Энэ байдалд бид нар сурах хэрэгтэй. Тэгэхээр хүн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Эрүүл мэндийн төлөө. Тэгээ энэ бол эмнэлгийн ажил биш. Энэ эмч бол танд тусламж үйлчлэгээ үзүүлнэ. Гэхдээ би өөрөө эрүүл мэндэнд л хариуцлага хүлээх хэрэгтэй. Тийм шүү дээ. Ер нь бол эцсийн бүрэлд эрүүл мэнд гэдэг бол хэний эрүүл мэнд, миний л эрүүл мэнд тий. Тэгээ маш гоё ярилцлага болж байна. Тэгээ багштаас баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн. Тэгэхээр өрх бүрийн одоо гэр бүлийн гишүүн болгоны эрүүл мэнд гэдэг бол тухайн айлын амьдарч байгаа орчин за заавал одоо тийм том байгалгүй хамгийн гол нь цэвэрхэн байнгын агаар сэлэлт хийж яадаг бүх насны хүмүүс тохирсон тусламж үйлчлэг өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулаад цаг алдалгүй авч яадаг. Дээрээс нь тэр урьдчилан сэргийлэх вакцинуудад хамрагдаж яадаг. Хүүхдийн амны хөндийн эрүүл ах уу нас ахих тусам нөгөө халдвар тус өвчний эрсдэл нэмэгдээд байгаа учраас тэрний эрсдлийг бууруулах тал руу манай ард иргэд бас анхаарах хэрэгтэй гэдгийг сая манай мэрэгчлэлт маань ярьлаа. За ингээд ерөнхийдөө манай бас нэвтрүүлгийн маань цаг өндөрлөгт өгч байна. Тэгэхээр магадгүй та тэр өнөөдрийн ярилцлаганд миний бас асууж амжаагүй таны бас хэлмээр байгаа тийм санаа урьдчилан сэргийлэх аргууд магадгүй ямар бүлгийн хүмүүст байгаа талаар та бас мэдээлэл болцсноо. Тэгээ анхан шатны тусламж үйлчилгээ чинь бол өөрөө нөгөө бүр яста нэраа үс эхэлж байгаа тийм. Тэгээ өтөл нас болтол тийм. Насны эрүүл мэнд гэж нэг чухал юм байна тийм. Тэгэхээр манад бол яг үнэхээр энэ насны судал бол одоо үнэхээр мундаг одоо хөгжиж байгаа юм байхгүй юм л да. Тэгэхээр яг ингээд насжилтыг харах юм бол энэ яванд бол Монгол улсын хүн амын насжилт уртсаж байгаа учраас насны эрүүл мэнд бол бид нар гойд анхаарах шүүг болж байгаа. Тэгэд энэ настанг бид нар нөгөө амьдралын чанарыг нь сайн байлгах, тийм ээ, эрүүл урт наслуулахын тулд бид нар яах ёстой гэдэг дээр айгүй анхаарах ёстой. Тэгэхээр настан гэдэг бол зайлшгүй өрхийн чинь бүр анхаарлын төвд идэх хүн. Онцлог бүлгийн нэг хэдэн хүн байна л да, тийм. Одоо жирэмсэн байна, няраа байна, настан байна, тийм. Амьдралын цэцлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна, тийм. Гих мэтлэнгээр. Тэгэхээр энэ настан гэдэг бол өөрөө том шинжлэх ухаан л да. Ер нь ялангуяа гадаадын орнуудад бол үнэхээр настан судлал, настан тохиолдог, настагж гардаг эмгэгүүд гэж одоо байна. Энд бид нар бас маш сайн зөвлөгөө өгдөг. Явж байгаа эмчилгээ бол тодорхой тийм юм. Тэгэхээр мэдээж настагж бид гарч байгаа өөрчлөлттэй холбоотойгоор бид нар олон эмийг өгөөд авах хэрэгтэй юу? Тэр эмнүүд нь хэр зэрэг шингэх юм, яаж шингэх юм? Үнэхээр одоо өгсөн даруйда одоо үйлчлдэг эмч байна. 2-3 цагийн дараа үйлчилдэг юм. Тэгтэл настан өөрөө бие физиологийн хувьд бол нэлээд их өөрчлөлтөнд орж байгаа учраас бид нар өгч байгаа эмээ хүртэл тийм ээ анхаарах хэрэгтэй. Тийм холбоотойгоор тийм. Дээр нь бид нар энэ настанг эрүүл байлгахын тулд бид нар яах ёстой тийм. Үнэхээр одоо та ингээд гүүгээд авах хэрэгтэй шүү гэж хэлэх ёстой юм уу? Зөвхөн биедэд тохирсон өөрийнхөө насан тохирсон дасгал хөдөлгөөнийг хийгэрэй гэж хэлэх ёстой юм тийм. Энэ мэтчлэнгээр. Тэр настан бол одоо үнэхээр өрхийн чинь хамгийн чухал. Тэгээд дээр нь энэ хүн ганцхан эргэтэн тогтолцооны эмгэг гэж настанд байдаггүй. Бүх эргэтэн тогтолцоо бараг л архаг өвчин байгаа шүү дээ. Тийм учраас бид нар энэ хүнд өгж байгаа зөвлөгөө бол маш цогц байх хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй тийм. Мэдээж нас тагж маш их өөрчлөлтөнд орж байгаа. Энэ настан судлалын
энэ шинжлэх ухаан бол Монголд бас би үнэхээр одоо жоохон тутмаг явж байгаа шүү гэдгийг бас хүлээн зөвшөөрдөг. За тэгээ энийг хөгжүүлэхийн тулд бид нар насан судлаар бол бас юм хийх хэрэгтэй. Тэгээд насны эрүүл мэндийг бид нар бол гойд анхаарах хэрэгтэй л гэж боддог. Тэгээ ерөөхдөө одоо монгол хүний бас дундаж насл маань Усаад уусаж байгаа. байна, тий. Дээрээс нь настангууд маань яг эргэтэн тогтолцооны архан хөвчтэй байхаас гадна магадгүй бас сэтгэл оюун Тий. магадгүй нөө ганцаардах, юм хуммартаг санах. За тэгэл одоо одоо ингээл нас илүү өндөр болох тусам тэр хүний гадаад орчинтой харилцаа бас айгүй тийм хязгаарлагдвал болоод байна л да тийм. Нийгмээс тусгаарлагдах гэх. Яг гэр бүлийн эрүүл мэнд гэдэг бол ердөөсөө л төрсөн нэраагаас ахуулаад үтгэл хүртэл одоо яг таны хэлсэн шиг маш чухал асуудлууд байгаа. Тэгэхээр ингээд энэ хүрээд манай нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Тэгээ манай телевизийн зүгээс бас одоо манай нэвтрүүлгийг ивент гэдгээр бас танд бас юм бяцхан билээ өгье. Ингээ гоё л медикал гэдэг юм одоо гоо сайхны имлэгээр та манаас үйлчлүүлээрэ. За баярлалаа. Маш их баярлалаа. Бас бидний ярилцлагыг урилгыг хүлээж аваад ингээд ярилцсан банд хүрэлцэн ирсэн. Маш их баярлалаа. Ингээд манай эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлөө. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа.